За сайн байцгаана уу? За featured байна. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ за 2026 онд одоо танд ирж буй хамгийн том одоо АЗВЛ те юу вэ? Сахиуснуудаас нь танд өгч байгаа те тэр гоё бэлэг юу вэ гэсэн ийм сэдвтээ мэрэг хийе гэж бодлоо. За тэгээд 2026 он гарснаас хойш ийм сэдвтээ мэрэг ерөөсөө хийгээгүй юм байна. Тэгээд та нар маань те ерөнхийдөө сүүлийн саруудад ер нь л одоо нийтээрээ одоо нэлийн хүнд цаг хугацааг туулсан болов гэж бодож байна. Тэгээ сая 3 сар болоо одоо тэр чигээрэл бодгийн ухралттай байлаа. Одоо тэгэл юу гараг санчир гараг маань ордоо солилоо. За тэгээ саяхан бархасад гараг буюу тий АЗВЛ-ийг хариуцж идэг. За тэлэлтийг тий сүнсний хөгжил өсөлт тэлэлтийг одоо илэрхийлж байдаг гараг маань гэсэндээ юунда тий гараг юугаа солисон ордоо солиогүй хутлаарж байна. Ухрах одоо нэг гараг хэрэгсээ ухрах хөдөлгөөн одоо шулуун хөдөлгөөнд орох хөдөлгөөн гэж байдаг байхгүй. Тийм тэр маань одоо энэ гараг маань шулуун хөдөлгөөнтэй орсонтой холбоотойгоор бидний одоо өмнө нь ингээд болохгүй байгаад байсан зүйлсүүд ингээд болох тэр төсөл бололцоо нь бол ингээд бүрдэж байгаа. Тэгээд өнгөрсөн жил 25 оны 100 билүүнийг ийм одоо сэдвтэ мэрэг бас тухайн үед бархас байдварыг гараг маань юуны ард руу ихрийн ард руу гэж санагдаад энэ 7 сарын 7-нд тийм юугаа ордоо сольж ирсэн. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө юу төлөвтэй яваад байсан. Одоо яг төлөө ухралттай. Одоо angular retrograde гэдэг. Тэгээ саяхан 3 сарын хэдэн төлөө байсан шулуун хөдөлгөөнд орсон. За тэгээ тэрнтэй холбоотой би та нартай ийм гоё тий уншлах хийж өгөө гэж бодлоо. Тэгэл өнгөрсөн хугацаануудад нэлийн юу байсан бах их зүйлийг тий ойлгосон тийм хугацаа байсан баха. Тийм ингээд сонголтын картад байгаа тэрий. За нэгдүгээр групп. За хоёрдугаар групп. За гуравдугаар групп. За би өнөөдөр бас уншлагаа юу хий гэж бодлоо. Энийг гаргахгүйгээр за тэгээ би та нартай бас юу яа гэж бодоод байгаа. Гоё юм бууч муучны дэлгүүр интернет гэж бодоод байгаа. Тэгээ нэг сампл хідэн би юу авчирсан. Буушнууд авчирсан. Тэгээ тэрнээс ингээ гоё тавьчих. Та нар маань харж байгаа сонголтоо хэрэг. Тэгээ би удахгүй гоё шоп те дэлгүүр энтрээ гоё нээх байхаа хичээсэн. Эхний удаад би ингээд гоё юмудаа ингээ авчихсан байгаа даа. Тэгээд ивчсэн юмудаа явуулгаал те. Тэгээ би өөрөөхдөө юм хөдөлсөд хийж үзээгүй болохоор нэг найзтайгаа бас ингээд хөрхөн хамтарч байгаа. Тэгээд тэрнээс маань одоо маш их тусалж байгаа. Тэгээд чамдаа бас баярлалаа. Тэгээд за тэр мэрч яах вэ? Тэгээд төлөө ажиллахтаарай. За эзүр группийг тий сонгох хүмүүсийн маань энэ юу тий бууч нэм бууч байна. Юм гоё энергийн би өөрөө одоо энергийн ажил мэл хийдэг болсноос хойш бууч энтрээ аягүй хэрэгжилж байгаа. Чулуунууд кристаллууд хэрэгжилж байгаа маш идэвхтэй юм билээ. Тийм болохоор нэгэн тийм зүйл хийж байгаа их тий гоё та нартаа бас ийм юунууд тий буушнууд авчиръя гэж бол бодсон. Яг 20 дугаар групп болохоор ийм гоё гэлэлцэн ингийн чулуу байна. За 3 дугаар групп болохоор ийм lucky гэсэн ийм charmтай. За ийм хөрхөн ягаан алтлуугийн тий ийм гоё буучана. За ингээд та нар маань сайн бодож байгаа тий. Тэгээ энэ 2026 онд миний тий надад ирж байгаа зүйл юу байгаа вэ гэсэн энэ асуултаа бодоод тэгээд хэдүүл уншлагт орё. За эхний группийн уншлагт орё. За эхний группийн маань болохоор тий энэ гоё
Хууч. За тэгээд энэ карт байгаа. За энэ карт болохоор за longevity гэнэ. За энэ нэг монголоор удвал гэдэг үлээ те тэр цэцэг байгаал харагдаж байна. За хилэнцгийн ордны юм юутай. За тэгэхээр хилэнцгийн ордны хүмүүсийн группийг сонгосон байх боломжтой. За хилэнцгийн ордны нартай ч юм уу эсвэл одоо rising буюу rising sign ч юм уу те мандалт ордно. За тэгээд ийм гоё цэцэг байдаг шүү дээ. Нөгөө нэг одоо эрүүлийн ихтэй урт удаан наслахыг бэлэгддэг. Тэ ийм гоё. Тэгээ бас илүү одоо энэ чинь deep одоо ийм үнэнч нөхөрлөлийг бас илэрхийлдэг. За ийм гоё цэцэг байдаг. Та нар энэ цэцгийг бол сонгочээ. За тийм за эндээс дахиад жоохон мэдээлэл авъя те. За тэгэхэд болохоор энэ 39-ийн таатай юм байна. За тэгэхээр чинь 12 3. За тэгэхээр энэ жил ерөнхийдөө та нарын хувьд маш юм доктортой жил байх болов. За тэгээд маш удаан хугацаанд одоо энерги ирч хүчээ зарцуулж ясан зүйлсүүд нь тий юу байх докторж байх. За ер нь нэлийн юм гоё юм амар амгалан. За тэгээд нэг тийм хилэнцгийн ордны ийм гоё үнэнчтэй эсвэл үнэнч нөхөрлөл болж авах үнэн чаныг олж авах ч гэдэм үү. Тийм ер нь нэг тийм насан турш ингээд амьдрал байх. Энэ одоо юу гэдэг энэ 26 онд л ингээд нэг одоо тий гоё байтал ингээд алга болох азэвэл биш те. Ер нь таны амьдралд бүр ингээд энэ амьдралыг чинь энэ одоо тий амьдралд чинь ингэж нөлөөлөх үз. Энэ lifetime те. Одоо хөгшин болсон ч те. Одоо эмээгүй болсон ч гэсэн энэ одоо азэвэлийн үр шимийг л хүртээд явах нэ гэсэн. За тэгэхээр маш том одоо азэвэл байгаа бол харагдаж байна те. Эндээс ингэж байхад харахад за нэмэлтээр энэ картаас мэдээлэл авъя. За тэгээд юу яасан хэрвээ бас эрүүл мэндийн асуудалтай байсан бол тэрэн шийдэгдэг ч юм уу илааршиж байгаа болох нь харагдаж байна. Илааршиж байгаа. За энийг болчих тийм үү? За хоньны ордны нэр бас байна. Тэгээд шинэ зүйл эхлүүлж байгаа. Ийм нэр бас их байна. Зөв группийг сонгосон хүмүүс маань энэ 2026 онд ямар одоо ивэл ирж байна вэ гэдгийг харъя. Эндээс энийг өтөр авчи. За ерөнхийдөө эндээс харахад болохоор та нарт маань ирж байгаа энэ яагаад гэж. За зөвөл юу вэ гэхлээр за маш удаан хугацаанд одоо бодож исэн зүйлээ эхлүүлэх гэж байгаа. За ийм одоо эхлүүлсний үндсэн дээр өнөхөдөө энэ азэвэл нэрж байгаа л харагдаж байна л да. Тийм. Тэгээд та нарын маань бодлохоор маш одоо ийм юу хүмүүс байна. Зүн сайн мэдрэмж өндөртэй. За ийм хүмүүс байна. Тэгээд ер нь альва зүйлийг ингээ те маш нухацтай авч үздэг. За ингээл нөгөө хөнгөн хумаа ханддаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш маш бодож хөдөлдөг. Тэгээд энэ одоо зан чанарууд чинь энэ жил та нарт маань үр өгөөж маш сайхан өгөх нэ. За тийм болохоор зөвлөгөө гэх юм бол ямар нэгэн зүйл одоо тий удаан хугацаанд ингээ хий гэж бодож байгаа тий бодож исэн бол за энэ одоо хоньны ордны улирал чинь өнөөдөр
Өнөөдөр эхэлж байна уу те өчигдөр эхэлсэн үү? Өчигдөр гэхээр 21-нд 20-нд те эхэлсэн байгаад байгаа. Тэгэхээр энэ маань ингээд 1 сарын хугацаанд ерөнхийдөө урт хугацааны зүйл эхлүүлэх ч юм уу те тэрнийхээ үн цэрийг тавих ч юм уу ийм зүйлс эхлүүлвэл маш их одоо амжилт олох болно гэсэн. Тэгээ энэ бол ингээ яг зөв цаг хугацаа чинь мөн үйл дээрээ гэсэн бас ийм юу хөлөө ийм мессежийг бол ингээ сахиуснууд нь ингээл дамжуулж байна. Тийм. Тэгээд энэ үйлчлийг те хийсэндээ л та өөртөө болон те 90 50-ныхандаа бүр ингээд маш юм одоо өгөөчтэй үйлийг бол ингээ хийх болно. Тэгээд энэ чинь ингээл үржигдээд ингээл явах болно гэсэн байна. Тийм. Тэгээ нэг тийм одоо хугацаанд ингээл яг нэг юм эхлүүлэх гэдэг нь ерөөсөө эхлүүлж чадахгүй байгаа гэсэн бол одоо энэ Брахаспад гарагийн тэгээ шулуун хөдөлгөөн танд маань энэ зүйлээ яг ингээд зөв цаг хугацаанд зөв хийгдэх айгуу тусалж байгаа юм байна л та. Тийм. Тэгж харж чинь за энэ зүйл нь юу вэ гэдгийг харъя. Тийм. Энэ зүйл нь юу юм? Яа тэгээд юм харагдаж байна. За энэ тэр дахиад имэл картуудаа татна. Гэтэл уншлах хийсэн чинь надад айгу амар санагдаад байсан. Тэр бацын гоё авсан. Тэр гоё уншлах хийгээгүй байсан. За энэ зүйл нь те юу вэ гэхэлэр танд ирж байгаа даа зөвлөлтэй тэр зүйл юу вэ гэхэлэр ерөнхийдөө юу байна. За таны одоо маш удаан хугацаанд одоо мөрөөдчихсэн, хүсчихсэн, манифест хийжсэн зүйл бол мөн байна. За тэгээд өмнө нь ерөөсөө та энэ одоо тэгээ энэ зөвлөлт ирдгүү байсан шалтгаан юу вэ гэхэлэр та ерөөсөө энэнийхээ төлөө одоо юу гэдэг би нэг юм хийх гэж байгаа гэдэг юм уу те зүгээр ингээд толгой дотор ингээд бодоод яваад гэсэн байгаа байдал харагдаж байна. Ерөөсөө одоо энийг ингээд 90 тойрныхондоо илэрхийлэхгүй ярихгүй те зүгээр ингээд ганцаараа ингээд бодоол нэг тийм ингээд бодоол яваад гэсэн юм байдал харагдаж байгаа байхгүй. Тэгээд энэ нь өөрөө таны энэ одоо ивэл те ер нь удаашрах тэр нөхцөл нь бол ингээд болчихсон байгаа бол харагдаж байна. Тэгээд дөрөвтэй ингээд шийдэл гарахгүй те. Тэгээд энэ одоо ивэл чинь бас 90 тойрны те хүмүүстийг бас юм хамтрах юм хамтрал байсан байж бас болохоор харагдаж байна. Тэгээ ингээд зөв хүндээ ингээд саналаа тавиа те зүгээр л одоо юу гэдэг одоо ийм юм байж болно шүү дээ. Ингээд та ингээд хэдэн жил ингээд нэг юм бодоол яваадсан тэрийг хэмжилэхгүй те тэгтэл зүгээр л ингээд нэг найзтайгаа хараад ч юм уу би одоо ингээд ингэж байгаа тэгж байгаа гэдэг ингээд ярьтал нөгөө найз чинь тэрийг дэмжиж хойлоод үл ингээд та тэгэл та гэл тэрийг ингээд зүгээр нэг санаасан төдий зүйлээ ингээд одоо бод зүйл болгоод явах ч юм уу тийм нэг иймэрхүү зүйл болж байгаа бол харагдаж байна. За тэгвэл эсвэл одоо ингээд болж байгаа ч юм уу эсвэл ингээд ойр ирээдүйд болох ч юм уу тийм ийм одоо өөрийнхөө нөхцөл тааруулаад ингээд ойлгоно. За тийм байна. Тэгээд ингээд ганцаараа хийхээр ер нь жоохон ингээд жоохон боож өгөөд ингээд шантарчих гадсэн зүйл байна л да. Тийм ханд бол өгн ингээд хүн ингээд дотор ингээд нэг буудаг штэ. Тэгтээ ингээд яг ганцаараа хийж гэхээр нэг юм юу юм шиг тийм жоохон хэцүү юм шиг санагдаад байсан. Энэ зүйл бол байна. За тэгээд танд ингээд inspiration дээр яг тэр санаанд төрөөл тэгэл тэрийг ингээд одоо юу гэдэг хийгээл яриад тэг өөртөө ихтэй ингээд нэг нэгээр ингээд үйлдэлүүд ингээд аваад явж идэл энэ одоо таны энэ мөксөл мөрөдөлтэй энэ vision ингээд одоо хийж явах явцдаа та өөртөө ихтэй болоод дараагийн алхмуудаа маш одоо юутай те одоо зөрөгтэй аваад ингээл ерөнхийдөө явчих ийм зүйл байна. Тийм. Тэгээд энэ группийн хүмүүсийн дунд ингээд ямар нэгэн шин зүйл эхлүүлэе гэж бодож исэн тий. За эсвэл ингээд хин нэгнтэй ямар нэгэн зүйл ингээд хамтарч хийд юм уу гэж бодож исэн ч юм уу эсвэл өөрийгөө шин зүйл сорьё гэж бодож исэн. За эсвэл одоо ажил мэтлээ солио мэлээ гэж бодож исэн юм. Тиймэрхүү хүмүүс байх юм бол ер нь бол энэ өөрчлөлт энэ өөрийгөө сорих гэж байгаа энэ явдал чинь бол маш одоо танд их аз ивэл тий.
тэр зүйлсүүдийг ингээ авчрах болно. Тэгээд энийгээ одоо сайхан ингээд эргэн тойрныхоо тэр гоё хүмүүстэй ингээ ярилцгээд гэж байна. Тэгээд та нарын тэгээд энэ картан дээр ч гэсэндээ таны ингээ дэмжих хүмүүс маш их байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд энэ санаачсан бас маш олон хүн ингээд ээлтэй байгаа учраас тэр хэрээрээ одоо хурдан ингээд өрөөгөөд явах болно гэсэн. За ийм гоё мессежүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр үл энэ группийн хүмүүсийг сонгосон хүмүүсийн дунд болохоор энэ жил ирж байгаа хамгийн том одоо зөвлөн 2026 онд ирж байгаа хамгийн том зөвлөн ерөөсөө өөрийнхөө одоо тэр чадвараар гялалцах. За өөрийнхөө нөгөө хайжсэн одоо хин нэгэн төгс хамтрагч хайжсэн бол тэр төгс хамтрагчаа олох. За ямар нэгэн прожект эхлүүлж байгаа. За эсвэл бизнес эхлүүлж байгаа. За иймэрхүү хүмүүс бол маш их харагдаж байна. Тэгээд энэ одоо ажлаа явуулахын тулд ерөөсөө бусдад ярилцах, за бодож санд байгаа зүйлээ ингээд одоо юм төв тунгалаг бусдад илэрхийлэх гэдэг юм уу. Энэ зан чанарууд бол маш одоо хэрэгтэй байх болно. Тэгээд дөрвтэй шийдвэрүүдийг тухай цаг хугацаанд ингээд гард одоо авч явах. За тэгээд таны дунд хоньны ордны хүн байж магадгүй харагдаж байна. Тэгээд тийм болохоор таны хувьд болохоор гал махад ч юм уу за нуу марслангийн ордны хон бас байна, хилэнцгийн орд байна. Тийм болохоор таны хамтрал болохлоороо одоо энэ жинлүүрийн орд ч юм уу хумах за тэгээд юуны орд эхрийн ордны хүмүүстэй хамтруул бас маш зүгээрээ гэж бол гарч ирж байна. Тийм танд одоо тэр дутагдаад байгаа тэр зан чанаруудыг бол эдгээр хүмүүс агуулсан байдаг учраас эсвэл зүгээр л ерөөсөө ингээд танд заалчгүй хүнтэй хамтрахгүй байлаа гэхэд яг тэр чадруудаа хөгжүүлэх нь энэ зүйлээгээ яахад маш одоо хэрэгтэй байх болно гэсэн ийм мессежүүд бол гарч ирсэн байна. За эхлээд тэгээд астр шоноосоо мэдээлэл авъя. За амьдралынх нь одоо аль талбарт энэ хаз хэвэл нь ирэхээр байна вэ гэдгийг хэдүүл харцгаая. За 11 дэх гэр гэж юм. За тэгэхээр хүний одоо 11 дэх гэр бол хүсэл мөрөөдөл за найз нөхдийн хүрээлэл байдгаа. За тэгэхээр ялч гэн группийн хүмүүсийн дунд одоо найз нөхдөдөө ч юм уу эсвэл ингээд найз нөхдөд биш юм аа гэхэд одоо нийгэмд чиглэсэн том зүйл ингээ хийх гэж байгаа. Яг юм одоо хувь хүн одоо юм хийхдээ хүмүүс ингээд өөрийнхөө ингээ ашиг сонирхлыг бодож хийдэг бол та нарын хувьд болохоор энэ нийгэм хүмүүсийн төлөө энэ humanity буюу хүн төрөлхтний төлөө зүйл одоо юм том санааг гаргаж ирж ингэж хийж байгаа. Тэгэд энэ санаа нь болохоор яг ингээд домино эффект гэдэг чинь яг тэрэн шиг ингээд 90 тойрныханд ч ингээд нэгээр ингээд маш их хурцтай ингээд энэ одоо санаа чи ингээд тараад тэгээд ингэж явахаар л харагдаж байна. Тэгээд энийг нь сахиуснууд нь гэсэндээ маш одоо ингээд дэмжиж байгаа учраас маш юм саад дотор багтай. Тэгээд гол нь та энийг энэ одоо зүйлээ маш сайхан ярих бусад түгэндээ илэргүүлэх дээр ингээ анхаарч байгаа юм бол асуудалгүй гэсэн юм гоё одоо зүйл гарч ирлээ. Зя ингээд ерөнхийдөө онцлогон дуудлага тэгээд та нартай амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа, баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань онцлогтой төвтэй морил. За та нар маань энэ гоё гялалцсан одоо хөх хүчнэлээ ч юм уу энэ өнгийн буучиг за сонгосон байгаа. За эсвэл 2 дугаар групп ч юм уу За та нарын маань сонгосон одоо карт болохоор fertility буюу одоо энэ тар усны юм зурагтай. За fertility гэдэг нь өөрөө үржил шим одоо гэсэн утгатай юм үг байдгаа. За тэгээд энэ арслангийн ордны юм зурагтай. За эндээс юу гэж харж байгаа вэ? Барчин вэ гэхээр ургацаа авч байгаа. За тэгээд хийж байгаа ажил үйлс нь маш одоо юм дэлгэрэх. За эсвэл хүүхд зарчлагын орд өөрөө бас хүүхдийг илэрхийлж байдаг. Fertility гэдэг чинь шууд утгаараа бас хүүхдтэй болохыг бас ингэ илэрхийлж байдаг. За тэгээ 29-ийн тоотой юм карт байна. За тэгэхээр энэ бас нэг бяцхан ингэ сахиусны нэмрээд байгаа. Тэгэхээр энэ группийн хүмүүсийн дунд бүл нэмэх за тэгээд эцэг их болох гэдэг юм уу? Иймэрхүү хүмүүс байгаа болов гэж бол харж байна. Тийм. За эсвэл нөгөө талаар хийж байгаа ажил үйлс нь маш одоо ингээд
юутай байх, үржил шимтэй байх те. Буцад тустай байх. За урд нь тустай байх те. Одоо тариалан тарьдаг хүнээр бодоход те аюу ургад сайтай байх жилч гэдэг юм уу. Ийм байдал бол харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд та нар маань бас маш их зүйлийг одоо ингэж хичээж исэн. Ийм хүмүүс байгаа л уу гэж харагдаж байна. Одоо маш их хичээл зүтгэл өөрөөсөө гаргаж ирсэн тий. За тэгэхээр та нартай өөр та нарт маань ирж байгаа зүйл юу вэ гэдгийг харцгаая. За 9-р гэр гэсэн маань за гэр бүл зохиож байгаа, хостой болж байгаа. За иймэрхүү мессежүүд гарч ирж байна тий. Soulmate-тэйгээ ихэр дүлтэйгээ учирж байгаа. За ийм байдал бас байж болно тий. За тэгээд цагаан шар шууны карт гарч ирсэн байна. За маш их шар шууны картууд гарч ирсэн байна тий. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн хувьд болохоор маш одоо юу үнэнч. За тэгээд 150 мэдрэмж сайтай. За тэгээд юу хүмүүсийн хувьд ганц би хүмүүсийн хувьд бол яалтч одоо өөрийнхөө сүнсний хамтрагч за soulmate байж болно, twin flame байж болно тий. За тэр хүний үйл олж байна. За ерөнхийдөө энэ амьдралыг хамтдаа туулах тий. Таны одоо хос байх тэр хүний үйл олж байгаа харагдаж байна. За тэгээд энэ хүнтэй очирснараа таны хувьд ийм амьдралыг үзэх үзэл за сүнслэг одоо тэлэлттэй 9-р гэрч ерөөс тэрийг ингээ илэрхийлж байгаа. Юмыг ингээ том зургаар нь харах ч үгүй юм уу. За амьдралыг харах үзэл тэлэх за иймэрхүү зүйлсүүд бол ингээ болох нэ. За тэгээд тэгснээрээ таны хувьд ингээд юу ч одоо хүний бүтээлч байдалтай за ингэж тийм үү тэгш тийм үү гэсэн за тиймэрхүү санаа оноо маш одоо ихтэй ийм одоо үржил шимтэй тий нэг юм гоё цаг хугацаа ирж байгаа л харагдаж байна л да. Энэ 2026 онд. Тэгээ өмнө ингээд ер нь жоохон ингээл юу гэдэг юмыг ингээд одоо том зургаар нь хаж чадахгүй байгаад байсан ч юм уу эсвэл ингээ яг юм зүрхнийхээ хүнийг олж чадахгүй байгаад байсан бол энэ жил бол тэр хүний бол олж байгаа л харагдаж байна. За тэгээ хостой хүмүүсийн хувьд болохоор одоо байгаа харилцаа нь тий эсвэл ингээд маш гоё ингээд нэг нэгнтэйгээ за таарч тохирох цэцэглэх тий өмнө ингээ харилцааны ингээд хэцүү зүйлүүдийг тий даваануудыг туулаад байсан бол энэ 2026 онд даваа биштэй илүү ингээд энэ байгаа харилцаагаа гоё enjoy хийх нэг нэгнтэйгээ одоо халуун дулаан байх тий. За тэгээд 9-р гэр өөрөө бас аяллыг ингээ илэрхийлж яадаг аяллаараа явах ч юм уу тий. За тэгээд энэ 2026 онд бас таны ингээ сүнслэг хөгжилд маш одоо хурцтай хөгжиж байгаагаас одоо хамааруулж та өөрийнхөө зүн сайвнд тулгуурласан шийдвэрүүдийг маш дөрөвтэй аваад явж чадах нэ тэрнтэй тэгсэн дэвд бас ингээ битгий хэрэглэсээрээ гэж бол зохиоснууд нь дамжуулж байна. За тэгээд хэрвээ ингээд урлагийн талын ч юм уу эсвэл юм одоо креатив бүтээлч ажил хийдэг бол энэ жил бол маш одоо энэ одоо эсвэл ийм ажил хийдгүү те ийм ажил хий гэж бодож байгаа бол бас маш ийм одоо ээлтэй цаг хугацаа бол байх нэ гэж харагдаж байна. За маш гоё мессежүүд бол гарч ирлээ. За тэгээ энэ хэсэг ерөнхийдөө таны те одоо байгаа нөхцөлтэй таахгүй байх юм бол нөгөө групп гэсэн сонгож болно. За энэ карт яг өнгөрсөн групп дээр гарч ирсэн. Яг энэ хэсэг дээр тэр нэгдүгээр группийг бас ингэ сонгоё гэж бодож байсан хүмүүс ш магадгүй. Тэгээд тийм бол бас сонсоод үзчих болно. Шүү хэрвээ аль нэг сонгоё гэж ингэж гахаад байсан мөлий. За ойлгомжтой. Окей. За тэгэхээр бол юу яаж байна? За эндээс эхлэе. 7-гийн зоос болон 9-ийн сав гарч иржээ. За тэгэхээр
өнгөрсөн хугацаанд за романтик харилцаанаас эхлэе. За ганц би явж исэн удаан хугацаанд ганц би явж исэн хүмүүс маш олон байна энэ групп дээр. За ерөөсөө ингээд ганцаар айлгаад байсан тий яг ингээд үнэхээр өөрийнхөө зүрхний хүн гарч ирэхгүй яваад байсан. Тэр хүмүүсийн хувьд л яг одоо тий тэр хүнээ л ингээд олж байгаа л харагдаж байна. За тэгээд өнгөрсөн баг тий баг 2-3 жил ч юм уу тий нилээдгүй хугацаа ганцаар өнгөрүүлсэн ч юм эсвэл өнгөрсөн хугацаанд маш олон жил за баг 7 жил 8 жил ч юм уу тий 7-9 жил одоо үргэж жагаад салсан ч юм уу тий юуч болоогүй салцсан малцсан ч юм уу. Ийм хүмүүс бас байж магадгүй харагдаж байна. Одоо ганц би биш хүмүүс явдаг юм уу. Тэг ер нь бол тийм байдлаар гэж шин. За эсвэл ингээд маш одоо олон жил хийжсэн ажилласаа бас гарсан ч юм уу. Тэр ажлаа за ер нь ингээд юу ачт юм уу. Болиж гэдэг юм уу тий. Тэгсэн бас хүмүүс байгаа болов. Тэр хайрцаг биш үү тий. За тэгээд өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө маш их газнартжсэн хүмүүс байна. За энэ 5 аяга болон одоо энэ чөтгөр бол бүр гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хоёр бүр хоёулаа ингээд ижилхэн зургалтай байгааг та нар манай анзарч байна. Ингээд нэг юмхтэй ингээд нэг тийм цөөхөрсөн юм шиг тий. Өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө сэтгэл санааны хувьд маш одоо юм хэцүү цаг хугацааг бол та нар манд туулсан байна. Тийм. Ингээд эргэн тойронд үнэхээр одоо итгэж найдах хүн байхгүй байгаа юм шиг тий. Итгэл алдчихсан юм шиг би ер нь ингээд ганцаараа ингээд тий насыг одоо тий баруулъя намаана гэж бодож исэн ч юм уу ийм хүмүүс маш их байна. Ер нь. За тэгээд 3 аяга болон юу энэ нэг аяга гэхгүй шүү дээ. Юу гэж хэлтгүүлээ? Ace of Cups гэж монголоор. За Ace of Cups гарч ирсэн байна. За тэгэхээр тэгэхээр энэ жил болохоор таны хувьд яг тэр сэтгэлийг дүүргээд байсан. За тэгээд тэр сэтгэлийг боловлуулсан буцаа таны одоо зүрх сэтгэл нэгдсэн тий ийм гоё нөхөрлөл ч юм уу за ийм гоё харилцаануудыг танд бол ингээд ертөнцөөс бол харамгүй хийх нэ. За тэгээд энэ бас ингээд таныг маш гоё ингэж эдгэж ангааж өгөх нэ. Буцаад ингээд одоо энэ юу тий энэ амьдрал юм одоо гонигтэй юм шиг саарч юм шиг болцсон байсан. Энэ зүйлсүүд буцаад гоё ингээд өнгөлөг болгоод ирэх нэ гэж харагдаж байна. За тэгээд хамгийн сүүлийн картууд болохоор 2 major arcana гарч ирсэн байна. За нэг нь болохоор Hierophant, нөгөөх нь Awakening буюу одоо Judgment зэрэг гарч иржээ. За тэгэхээр бол энэ группийн хүмүүсийн донд яалтчгүй одоо сүнсний төвшин маш ахиж байгаа хүмүүс бол харагдаж байна. Тийм тэгээд бүр ингээд өөрсдөө бараг тийм ингээд шууд өвдөцтэй гэж хүмүүс л ингээд одоо чиглүүлэгчтэйгээ гайдуудтайгаа ингээд сахиуснуудтайгаа ингээд холбогдоод сурцсан. За тэгээд 3 дахь мэлми за тэгээд амьдралын утга учир мөн чанар өөрийгөө ерөнхийдөө маш сайн ойлгосон. За энэ зүйл чинь л ерөнхийдөө тий энэ зүйл чинь л танд ерөнхийдөө одоо энэ юуг бол авчирч байна. Аз ивэлийн тэн замигтэй ингээд нэг зам байна. За тийм өнгөрсөн хугацаанд маш олон зүйлсүүдийг туулсан болов уу. За тэгээд хэрвээ олон жил одоо харилцаатай байсан хүнээсээ салсан бол энэ хүнээс салснараа та ерөнхийдөө энэ хүн таны одоо сүнсний сэрэлтийг чинь маш хурцтай одоо юу яаж өгчсэн танд ерөнхийдөө их зүйлийг заасан тий ийм хүн байж болохоор харагдаж байна. Тэгэхээр энэ 26 онд бол гэрлэх эсвэл за энэ хана тий олох за ийм хүмүүс бол маш их байна. За тэгээд гэр бүлтэй болох гэж ярьсан тий. За эсвэл өөр хүүхэдтэй болох байж болно. За ийм гоё зүйлсүүд бол гарч иржээ. За тэгээд энэ яагаад тань ийм зүйл болоод байгаа юм бэ гэхээр ерөөсөө л сүнсний хөгжил тий. Тэрнтэй холбоотой байна. За тэгэхээр танд маань одоо амьдралын аль талбартын одоо зөвөл нэрх вэ гэдэг харин нэгдүгээр гэр гэсэн байна. За тэгэхээр нэгдүгээр гэр бол ерөөсөө хүний өөрийн гадаад төрхийг илэрхийлж байдаг. За тэгэхээр энэ одоо азал ивэл ерөнхийдөө танд шууд ингэж нөлөөлөх юм л дээ. Таныг одоо эргэн тойрны хүмүүс чараад хөөхстэй нэр чи яасан гоё болсон бэ те. Чи ямар гоё болсон бэ гэж хүмүүс гоё магтаасан сонсоод гадаад зүзэмж сайжраад ч юм уу эсвэл ингээл зүгээр л хүний гоё ингэж энергтэй ингэж сэрэгсэн хүн
тэг байхны гоё байдаг ч тий. Тэгж л харагдаж байгаа бол харагдаж байна. Одоо тийм болж байгаа тий. Одоо нөгөө хүмүүс glow up ийн гэж ярьдаг тий. Тэгж байгаа. Тийм дотроос оож хаднаас ааж байгаа гэрэлтэй тий хүн тэгэд нэг угаасаа ингээл сэтгэл нь маш их галтай тий. Ингээд нүдэн галтай хүн одоо маш гоё ингээл нэмсгэлтэй тий. Үнэхээр цаанаас ингээд дадж галтай байгаа хүнийг харахаар ингээд тэр хүний одоо тий яа одоо юу өмсөж ийн хэрхэн одоо би яаж явж ийн тэр бол нэг хамаагүй байдаг ч тий. Тэгээд дадж жаргал гэдэг бол тийм зүйл байдаг. За тэгэхээр бол энэ 2026 та нар маань чин сэтгэлээсээ тий аз жаргалтай байгаа ийм одоо тий өөрөө өөрийнхөө одоо буцаж олж авсан өөрийгөө одоо ингээд буцаж нээсэн тэлсэн за тэгээд өөрийнхөө өмнөч хүмүүсийг олж авсан тий ийм одоо цаг хугацааг өнгөрүүлдэг харагдаж байна. Тэгээд та нартаа баяр хүргье. За тэгээд ерөнхийдөө онцлогонд дуслаа. Тэгээд та нартаа амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань ажиллагчтай тамиралцаа та нар маань энэ гоё өнгийн одоо лаки гэсэн чамтай те энэ боочийг за тэгэхэд энэ карттай сонгосон байгаа. За маань wisdom буюу одоо мэрэгэн ухаан гэсэн тий. Wisdom за эрдэм мэдлэг гэж бас монголоор орчуулж тий. Wisdom за маш одоо эрдэмтэй мэдлэгтэй гэсэн утгатай юм одоо хүзөр одоо юм бол ном өмнө тий зурагтай. За ийм хүзэр байна. За энэ B гэдэг чи өөрөө одоо лаврын навч шүү тий. Тэгсэн хэлээд байгаа юм. Одоо би нэг шалгана. За тэгээд ийм одоо арслангийн ордны за өмнөх групп бас арслангийн орд гэсэн. За тэгээд 22-ын тоотой. За ийм картыг та нар маань сонгосон байна. За тэгээд сонгосон картнаас ингээд мэдээлэл авах болохоор та нарт маань ирж байгаа хамгийн том одоо тий энэ жил ирж байгаа зүйл юу вэ гэхээр та нар маань ерөнхийдөө энэ жил маш их зүйлийг одоо ойлгож одоо сурч авч явж байгаа ийм одоо зүйлэл харагдаж байна. Тийм байна. Тэгэхээр маш олон одоо ийм туршлагууд таны амьдралд орж ирж болно тий. Тэг хүн ер нь тэр туршлагуудаас маш их зүйлийг ингэж байдаг тий. Хүнээр илүү заалгаснаас илүү. За эсвэл нөгөө академик тий одоо сургуулаа төгсөх байдаг ч юм уу эсвэл ингээд зэрэг дэв тий авах ч байт юм уу. За ийм байдлаар одоо өөрийнхөө номыг бичих ч юм уу. За эсвэл ном бичих эсвэл ингээл маш их одоо ийм бусдыг ингээд одоо яасан гэгэрүүлсэн, сэхэрүүлсэн тий одоо ийм подкаст хийдэг болох ч юм уу. Эсвэл ингээд багш болох ч юм уу. За иймэрхүү хүмүүс аюул харагдаж байна. Эсвэл ингээд тийм сургууль соёлоо амжилттай төгсөж байгаа ч юм уу. За магистр докторийн зэрэг хамгаалж байгаа ч юм уу тий. За ийм хүмүүс харагдаж байна. За энэ хэсэг ингээд таарахгүй юм бол нөгөө эргүүл сонгож болно. Тэгээ ер нь бол тэндээс бол надад тийм мэдээлэл бол орж ирж байна. За дараагийн картуудаа авч үзье. За энэ өнгөрсөн групп дээр гарч ирсэн. За гурван группийг сонгосон юм аа. 2026 онд ирж байгаа зүйл юу вэ? Never ending story. Man. Тэгэлж дуустахгүй түүх гэсэн утгатай байна тийм. Зя арслангийн ордон дээр за 2 арслан гарч ирж байна тийм юмсан тийм. За арслангийн ордны энерги маш их гарч ирж байна өнөөдөр. Өмнөх групп бас арслангаар даасан. За definitely yes. гэж байна. Болох нь бол гарцаагүй гэсэн тий. Гарцаагүй одоо бодож байгаа зүйл чинь 2026 онд бүтнээ гэдэг юм шиг тий.
За тэгээ blue bird буюу you are being gifted with blessing of happiness and peace гэнэ. За тэгэхээр нөгөө одоо хоёр групптэй харьцуулахад за энэ групп бол хамгийн хаттай нь бол байгаа харагдаж байна. За ягаад гэвэл энэ группийг сонгосон хүмүүсийн дунд амьдралдаа ерөн болж байгаа зүйлсүүдээс тий одоо хүн юу вэ? Одоо сурах зүйлсүүдээ айгүй сайхан сурж явдаг маш одоо юм сайн суралцагч нар байна. За хин ч одоо ингээл зарим хүмүүс ингээд заавал ингээл алдчихж ойлгодог ч юм уу те. Алданаасаа суралцдаг бол та нарын хувьд болохоор маш мэрэгэн ухаантай те. Юмны наад цаадгыг одоо харж чаддаг учраас заавалчгүй одоо те тэр одоо алдаанаас биш өөрийнхөө одоо мэрэгэн байгаа те. Энэ чадвараараа өөрийгөө одоо таг нөхцөл байдлаас ингээд аваад гарч чаддаг ч юм уу тийм учраас та нарын маань хувьд одоо юу гэдэг альва одоо аз ивэл ирэх ч юм уу эсвэл амьдралд ингээд сайн сайхан зүйл тохиолдоход ерөнхийдөө ямар ч нэг тийм асуудал байдаггүй л харагдаж байна. Өөрөө болохоор та маань бүр ингээд юу ингэж байгаа байхгүй та бол ингээд аз ивэл тэгээд ингээд аз жаргал за тэгээд амар амгалан ингээд тань ингээд бид нар бэлгэлж байна хорвоо ертөнцид бэлгэлж байна. Яг зөвхөн та ийм одоо мундаг хүн байгаа. Тэгээд та нарт одоо үнээр баяр хүргэе. Тэгээд хүмүүс ингээд ерөнхийдөө wisdomтай хүн, wisdomгүй хүний ялгаа гэх юм бол wisdomгүй хүн болохоор амьдралдаа тохиолдож байгаа юм болгонд одоо ингээд бусдыг буруутгах хандлагатай байдаг. За тэгээл нэг юу гэдэг одоо тэр хүн 20-тай байна уу, 10-тай байна уу, 30-тай байна уу, хамаагүй ерөөсөө л ингээл амьдрал нь юм болж байгаа юм болгон л одоо ингээ бусдын буруу болчиход байдаг ерөөсөө. Тэр бол ерөнхийдөө wisdomгүй хүн байна. Одоо өөрийнхөө амьдрал эзэн болчихдог байна гэсэн ерөнхийдөө үг байдаг. За wisdomтэй хүн яа гэм бэ гэхээр хизээч одоо юу гэдэг надад ийм зүйл тохиолдсон бусдын буруу гэдэг ингээ сууж байдаггүй. Өөрийнхөө амьдралын эзэн болж шүү дээ. Тийм тэр хүн одоо ингээ 10-тай байна уу 20-тай байна уу хүн ингээ алдаж болно шүү дээ. Ядчил тэр алдаагаа хүлээн зөвшөөрдөг ч юм уу. За эсвэл ер нь л ингээл юмны наад цаадгыг ойлгодог л хүн гэсэн үг ер нь бол тийм байдгаа. Тийм учраас одоо тийм мэрэгэн одоо юм амар амгалан тиймэрхүү хүмүүс ер нь тэгэл одоо юм драматай ч юм уу тийм ерөөсөө одоо зүйлсүүд бол ингээл амьдралын ер нь бол байдаггүй. Тийм зүйл бол угаасаа ямар ч хэрэггүй гэдгийг бол тэд хүмүүс ингээ мэдчихэдэг. Тийм учраас амьдрал нь ингээл одоо тэр юм одоо драматай тиймэрхүү хүмүүс ингээд иймэрхүү хүмүүс ингээд харахлаар болохоор ерөөсөө л ингээл бүх юм болоод бүтээд идэг гэж ингээд боддог юм шиг байгаа. Гэтэл эн чинь цаана тэр хүн яг л ижлэгэн хүн байгаа. Яг л ижлэгэн одоо асуудлууд тохиолдож байгаа. Зүгээр тэрийг яаж харах вэ? Яаж тэрийг одоо ингээ хариу үйлдэл үзүүлэх вэ? Тэр чинь өөрөө одоо тухайн хүний тэр wisdom мэрэгүү ухаан тэр зүйлсүүдийг ингээд илэрхийлж байгаа. За тэгээд та нарын маань хувьд бол ингээд энэ 2026 он бол ерөөсөө л ногоон гэрлээрээ гэж хэлж болохоор. За ийм гайхалтай баа зөвлөл таны хүлээж байна. За тарам картнасаа гэлээ. За хатны зоос энэ алхахлаараа энийг ингэж авчи. Зарим нь болохоор ингэж гарч ирдэг. Энэ болохоор юу? Хааны аяга. За тэгээ full card. За 8 сэлэм. За нэг илэрхийлээ queen. За энэ ч болохоор хааны хатны саваа, үсийн аяга, hermit. За 3 сэлэм картууд гарч иржээ. За тэгэхээр за өнгөрсөнд бол тэгтээ одоо ингээд wisdom за энэ мэрэгүү ухаантай хүмүүс бол зүгээрээ бас ингэ мэрэгүү ухаантай болчдгүй. Тэр хүмүүс дотроо маш их шаналсан, маш их одоо зовсон хүмүүс бол ерөнхийдөө одоо зовсон гэж ярих уу шаналсан
сэтгэлийн шарахтай байсан, маш олон хүнд гомдож исэн тий. Тэр ганцаардж исэн тиймэрхүү хүмүүс бол ерөнхийдөө одоо юу гэдэг юм одоо wisdomтэй болсон байдаг аа. Тийм. Тэгээд та нарын хувьд ингээд одоо энэ ингээд never ending story гэсэн карт байгаа байхгүй. Тэгэхээр өнгөрсөн за энэ 9 жил ч юм уу за та нарын хувьд бол харилцаанууд дээр за маш их шарах авч исэн. За хаалганы цаанд ганцаараа уйлж исэн. За иймэрхүү өдрүүд бол маш олон байсан байна. За тэгээ энэ болгон хизээ дуусах юм болоо тий гэж боддог үед хүнд байдаг шүү дээ. Яг тийм одоо гээд яг ингэж үнэхээр харанхуу тий. Тийм цаг хугацаа бол үнэхээр өнгөрсөн зүйл тулж исэн байна. За тэгээд та нар маань болохоор энэ одоо надад бол одоо үеийн үрийн цикл байсан юм шиг санагдаж байна. Тэгээ энийг ивэл ингээ сайхан дуусгаж чадчихъя. За 9-ийн тоотой тий данч үзэн маань броуз гарч ирээд full card-тай гарч ирж байна гэхлээр энэр болохоор full card одоо infinity буюу тий юуны хязгааргүйгийн тэмдэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр та нар маань ингээ бүр цоо шин одоо timeline цоо шин юм амьдралын одоо энерги явж шүү дээ. Ингэж орж байгаа бол харагдаж байна. Би яг тамирсан ингэж одоо ингэж эндээс нь ингэж тайлбарлаад байгаа бол тэгэхээр та нарын маань одоо юуны гараг үлээ бархас бод гараг за англиар тийм Jupiter гэдэг тэр гараг нь retrograde буюу одоо ухрах хөдөлгөөндөө та нарын одоо birth chart-ын дээр чинь байдаг гэж магадгүй. За энэ юу гэж байгаа юм бэ гэхлээр одоо ингэж хүний ингээ birth chart байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээ одоо Jupiter гингүүтэй одоо sign байлаа. Тэгээ ард нь ингээ R гэсэн тэмдэглэлтэй байдаг. Тэр нь болохоор ерөнхийдөө ухарсан гэдэг юм уу? Одоо тийм ухрах хөдөлгөөнтэй байсан гэсэн үг одоо тухайн цаг хугацаанд таныг зөвшөөрч байхад тийм хүмүүс байсан байж магадгүй. За тэгээд нар сар мандалт нь эсвэл энэ одоо бархасууд гараг те юуны ордон дээр за арслангийн ордон дээр байхад төрж исэн хүмүүс бас маш олон байна. Арслангийн орд байна. За тэгээд мөн одоо газар махбодууд бас байна. За бас ус махбодууд ч гэсэн байна. Тийм ер нь аараас босоод махбодууд бас байна. За тэгээд энэ жил ерөнхийдөө та нар маань маш өөртөө итгэлтэй. За тэгээд дээрэс нь бүр ингээд яг юм одоо сайн сайхан ингээ умпсан гэх үү те ийм цаг хугацааг бол та нар маань бол идэлх нэ. За тэгээд mentally, physically за юуны те emotionally гэдэг бүхий л төвшөнд одоо mentally гэдэг нь оюун санааны төвшөнд за бие махбодын төвшөнд за тэгээд сэтгэл те оюун сүнс сэтгэлийн хувьд ч гэсэн дээрээсөө бүр ингээд өөрийнхөө тэ юу сансан 9 хүсэл ингээ биелж одоо амьдралын тэгшин гэж одоо монголчууд ярьдаг. За тэгж байгаа хүмүүс бол харагдаж байна. Үнэхээр маш одоо том баяр хүргье та нартай. За тэгэд энэ зүйлсүүд юу байж болох вэ гэхээр та нар маань ерөөсөө ингээл амьдралаа ингээд бүр яг ингээд цоо шинээр ингээд шинчилж байгаа хүмүүс бол харагдаж байна. Тийм. Тэгээ өнгөрсөн хугацаанд алдаж онж исэн ч юм уу эсвэл ингээл зовж исэн, шархалж исэн ч юм уу тэр зүйлсүүдээ бүгднийг сайхан ардаа үлдээгээд өөрөө өөрийнхөө яг мөрөөдлийн амьдралыг бүтээж байгаа. За ийм дүр зургуулаад дарагдаж байна. Тийм. Ер нь бол нилээдгүй зүйл ингээд туулсан тийм хүмүүс л харагдаж байна. За тэгээ энэ группийн хүмүүсийн дунд одоо нэг generational trauma тий үед амьдарч ирсэн trauma за тэгээд ангаалтуудаа маш сайн хийсэн. Тэгээ амьдрал өөрт нь шудраг боссон юм шиг санагдажсэн маш олон үед байсан ч одоо тэр болгоныг одоо юу болгож тий одоо юу гэдэг би ийм амьдралыг туулсан учраас би одоо муу зүйл хийж болно гэх юм тий нэг иймэрхүү хандлагатай хүмүүс байдаг ч тий тийм биш хүний амьдралд тий юу ч тохиолдож болно яаж ч хэцүү байж болно гэхдээ хүн хүнээрээ байна гэдэг бол одоо энэ wisdom байгаад байдаг. Тэгээ тийм хүмүүсийг хорвоо ертөнц бурхан дандаа шагнаж байдаг. Тийм тэгээд эдгээр хүмүүс юу гэдэг тухайн цаг хугацаанд тэгэл юу гэдэг бусдыг хуурах, худлаа ярих тэр бол маш одоо амархан шүү дээ. Ер нь бол
юу гэдэг ингээд жүжиглэх те эсвэл ингээд амьдралдаа тохиолдож байгаа зүйлсүүдээ зүгээр л ингээд бусдад буруу өгчөөл ингээд хайчдаг ч юм уу. Тэр мэрч юм бол одоо маш амархан. Харин гэтэл юу гэдэг амьдрал хэдий шудраг бушд байсан ч те өөрөө шудраг байхыг сонгож байгаа. Тэр сонголтууд чинь л ерөнхийдөө хүнийг бүтээж ядгаа. За тийм байна. За тэгэхээр та нартай бол баяр хүргэе те. За тэгээ та нарт маань энэ жил энэ 2026 онд ирж байгаа зэрэг амьдралын аль талбарт яаж өнөө гэсэн чи за 7 дугаар гэр гэсэн байна. За 7 дугаар гэр гэхээр харилцаанууд за тэгээд за бизнес байж болно, бизнесийн хамтралууд байж болно. За тэгээд дотн хөллөлүүд тиймэрхүү одоо дотн харилцаанууд байж болно. За иймэрхүү зүйлсүүд дээр жоохон азгүй байгаад гэсэн бол энэ жил бол маш азтай байх нэ ерөөсөө л яг үнэхээр одоо таныг хайрлах ч гэдэг юм уу, таны хүндэх ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл хүмүүстэй одоо хорвоорсон зөвхөр тиймэрхүү хүмүүсийг л тань руу гүнбөгдөд байхаар харагдаж байна. За юм байна ерөөхдөө. За тэгээ та нартаа амжилт хүсье. Тэгээд энэ жил үнэхээр та нарын хувьд үнэхээр одоо өсөл мөрөөдөл нь биелж байгаа. Тэгээд сэтгэл санааны хувьд үнэхээр сайхан байгаа. За тэгээд ад зэвэллүүд араасаа бөмбөрсөн тийм цаг хугацаанууд болж өнгөрөх нэ. Тэгээд та нартаа амжилт хүсье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.